Монгол Ардын намын хувьд бол бас 2024 оны улсын их хурлын сонгуульд авилгалтай нэлээд тэмцэх заалтуудыг маш тодорхой зааж өгсөн. Ялангуяа энэ авилгалын талаарх мэдээллийг одоо амар хэлбэр болгох энэ талаар одоо нэлээд тодорхой заалтуудыг оруулж өгсөн. Гэтэл яг уу сая өчигдрийн хяналтын ерөнхий орны хурлын дээр болсон үйл явцаас харахад бол бас энэ тэнцвэргүй үйл явдлууд ялангуяа авилгалтай холбоотой асуудал ярьсан хүн нь одоо буруутаад тэнд хоёр хүний асуудал яригдчих байгаа. Нэгдүгээрт нь энх баяр гишүүний одоо худал мэдээлэл өгсөн гэдэг нэг асуудал байна. Нөгөө талд нь амар уйсгалан даргатай холбоотой асуудал байна. Тэгэхээр хоёр хүний асуудал байхад гин буруугүй зарчим нь зөвхөн нэг хүн дээр үйлчлээд хуулиар одоо гин буруутай тогтоогдтол гин буруугүй гэдэг зарчим нэг хүн дээр нь үйлчлээд нөгөө хүн дээр нь үйлчлэхгүй шийдвэр гарсанд бас харамсаж байгаа. Тэр энэ одоо шийдвэрийг бол Монгол Ардын намын гишүүдийн энэ олон мянган гишүүдийн бас санал гэж бодохгүй байгаа. Тэгэхээр энэ саналаа бас одоо Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорог бас эргэж хараач. Тэгэхгүй бол сая Бадамсрын гишүүний хэлдгээр бидний одоо гишүүд Монгол Ардын намын бүлгээс гарах, Монгол Ардын намаас гарах хүртэл арга хэмжээ авна. Тэгээ энэ нь өөрөө хэлбэл Монгол Ардын нам бол одоо авилгалтаа тэмцэхгүй энээс ухарч байгаа гэсэн иймэрхүү одоо төсөөллийг нийт гишүүдийн тэр итгэл үнэмшлийг илэрхийлж чадахгүй байна гэж бодож байгаа. Тэгэхээр энэ асуудлууд нь шүүхээрээ шийдэгдээд асуудал тодорхой басны дараа энэ асуудлуудыг ярих ёстой. Намын дүрмэн дээр бас заасан асуудал болохоор авилгалтай холбоотой асуудалд орвол намаас түлгэлцэх одоо ийм заалт байгаа. Тэгээд тэр асуудал нь шийдэгдсэний дараа намаас чөлөөлөхгүй буцаж ирэх үү гэдэг ийм дүрмийн заалттай байдаг. Тэгэхээр энэ заалтуудаа бариач тэгээд хяналтын ерөнхий хорооч бас саяын гаргасан шийдвэр бол одоо намын гишүүдийн Монгол Ардын намын гишүүдийн одоо санаа зорилгыг итгэхгүй байна. Энийг эргэж хараач гэсэн ийм санал бодолтойгоор мэдээлж байгаамаа.